Сайн нөө цэнгүүн гişүү ингээд нэг хүүхдийн 100,000-ыг өгөхөөс та өгөхгүй байх хэвээр гэдэг. Ер нь хүүхдийн нэг 100 юм хүндэгдлээ шүү дээ. Тэр нь юу гэж бодож байна? Судалгаагаар яг зүгээр одоогийн байд 0-18 насны хүүхдүүд чинь одоо сая 500,000 одоо хүүхдтэй болсон байна. Сая 500 шүү дээ. Тэгэхээр ингээд нийт хүн амын тэн харсан хүүхдүүд байгаа тохиолдол өнөөдөр тэр мөнгө байх хэрэгтэй шүү дээ. Тэр мөнгийг одоо жишээлбэл юу гэдэг хүүхдийн хөгжил зарцуулж байна. За яг хоо дээрээс нь боломжтой яг зөндөө айлын асуудал зөндөө байгаа шүү дээ. Тэр болон тэрийг нь аваад одоо дайректарс аваад байгаа айл бол цөөхөн л байна. Хүүхдийн мөнгөөр арх авч ууж байгаа айл цөөхөн байгаа гэж та бодож байна уу тийм? Би бодож байна. Тэр хүүхд яалчгүй ардаа нөгөө нэг одоо юу гэдэг хоолтой хонох тийм асуудал болж байна. Амар том хөндөгдсөн баггүй. Шууд тэрийг одоо жишээ мэдээж яг ээж аав захин зарцуулж байгаа үнэ. Тэгэхээр дийлэнх хувьд тэр хүүхдийн хоолны асуудал болон тэр одоо тэр ар гэрийн тэр 100,000 бол ерөөсөө 8 л байж байна. 8 хүнд зарцуулж байж байна. Би бол энэ дээр хүүхдийн мөнгийг архин зарцуулдаг айл амар олон байдаг гэж боддог. Яагаад гэх юм бол яг хүүхдийн мөнгө буусан өдөр ингээд захын хорооллоор явах юм бол согтун хүмүүс амар их байгаа. Тэгээ хүчирхийллийн дуудлага бас ингээд нэмэгддэг. Би нөгөө нэг ичдийн орны нөгөө нэг богт тарааж нэг жил явж исэн юм аа. Тэгэхэд бол өөс хэлжсэн байхгүй юу? Одоо хүүхдийн мөнгө буусан байгаа шүү. Тэгэхээр та нар ингээд айлууд руугаа орохдоо маш болгоомжтой орох хэрэгтэй. Нөгөө зааварчлага өгж байгаа хүмүүс нь яа гэх юм бол хүүхдийн мөнгө буугаад бүгдээрээ арх авч уугаад тэгэл ерөөсөө гэр бүлийнхнийгаа зовоодаг заяа. Тэгээ хичээл амархаас бас хүүхдүүд айдаг. Яагаад гэх юм бол ганц очиж хоол унд идэж дулаан газар байж аюулгүй мэдрэмж авч байгаа нь ганцхан сургууль заяа. Гэртээ ингээд байх амралтын хэдэн өдрүүд бол тэр хүүхдүүдийн хувьд ингээд баг хам шиг. Бид нар яг хөө ингээд баг ингээд нэг юм баабалд орсон юм шиг эргэн тойрныхоо одоо ингээд хамаатан садны хүүхдүүд ингээд энэ тэрийг харах юм бол найз нөхдүүдийн хүүхдүүд бүгдээрээ ингээд халуустай байрна, жирхийлэхгүй гэр оронд ингээд байж байгаа заяа. Гэхдээ захын хорооллуудын хүүхдүүд бол шал өөр ертөнц. За тэр нь захын харууллуудын гэхдээ тодорхой хувь нь. Тий, хувь нь тодорхой хувь. Тэрнээс биш бүгд биш. За яг хоо тэр бол мэдээж тодорхой хэмжээний ар гэр нь асуудалтай. За дээрэс нь директорсны хамааралтай тийм айлууд байгаа. Хүүхд өнөөдөр завгах хэрэгтэй. Одоо яг өөрөө чинь саяны хэлсэн бол хичээл дээр сургууль дээр өнгөрөх хугацааг бид нэр спорт болон боловсролоор дугуулan гар урлагаар чинь уртсгаж болдог.